Нийслэлд архиундаа пивний лаз түүж амьдардаг иргэдийг банзрагч ажилдаа эртлэн гарчээ. Банзрагч өдөрт нийтийн байр, ресторан, паб, гэр хорооллын айлуудын хогийн цэгээр явж 2-3 шуудаа шил лаз түүж 3-4 мянган төгрөг олдог. Тэгвэл шинэ жилийн дараагаас эхлэн өдөрт 5-6 шуудаа шил лаз түүх болж орлого нь огцом нэмэгдэжээ. Шумпонсог энэ ундааны сав 2 их нэмэгдсэн байна. Энэ ундааны сав чинь ахавч чинь. Бас уу. Тийм харин. Архивны шил яаж? Архив лаатны энэ ундааны лаат биш үү? Энэ л сайхан нэмэгдсэн байна уу? Гажуу нэмэгдсэн. Лаат юу ямар үнэтэй вэ? Лаат одоо нэг хэлэн 300-400 төгрөг л үйдэг шүү дээ. Өгцөнөг авдаггүй. Архины шил нь? Архины шил нь янз янз. Чингис нэг шар Чингис ээж шүү дээ нэг. Тэр мөрч нэг 150 мвэр авчих шүү. Тэн явсараа нэг явж нэг оройдоо нэг хооныхоо мөнгө олчих шүү ямар ч. Орон гэргүй иргэдэд архив ундааны шил лаазны олдоц нэмэгдэснээр 2 дахь түүхийн эдийн цэгүүдэд ажил буцалж байна. 2 дахь түүхийн эдийн нэг томоохон цэг л ихэд 5-6 хүн ажиллуулж худалдан авсан шил лаазаа ачуулж байгаа юм. Шинэ жил болсон учраас байгууллага яод хийж байгаа учраас хотел урд нь байдгаас арай нэг хэдэн шид нэмэгдэж байна. Одоо энэ хэд энэ баарны залуу ингээ ирж байна. Тий, эдгээр чинь дандаа баарнаас ингээд ирж байгаа тий. 2 дахь түүхийн үн урд хөрчөөс шууд хамааралтай байдаг. Тиймээс ч үнэн тасралтгүй буурсаар байгаа. Орон гэргүй иргэд өдөртөө 2-3 шудаа шил лааз түүсэн ч ашиг нь бага байсан. Харин шинжлэх баяртай холбоотойгоор энэхүү 3 хоногч болов илүү олон шил лааз түүж илүү ашигтай ажиллаж байна.